Улирлын эхний 25 тоглолтод ганцхан хожигдсон OKC-г Spurs мулталж NBA Cup-ийн финалд үлдлээ. Хаана байгаа юм бэ гэж юу? Энд байна өө. Цааш харчих. Хожигдсон ч өнөөдөртөө өнгөрч болно сте. Ямар ганган, ямар гайхалтай тоглолт үзэж байна. Аав нь ирсэн. Wemby 12 тоглолтыг гэмтлийн улмаас өнжөөд за тэгээд өнөөдөр эргээ ирсэн. Эргээ ирэхдээ сэлгэнээс минут хязгаарлалтай тоглосон. Мит Джонсон өнөөдөр магтмаар байгаа. Тоглолтын хувьд за тэрийг дараа нь ярина. Энэ тоглолт ямар ач холбогдолтой тоглолт вэ гэвэл TP, CP, GP, Lou Williams гэл том ах нар бүгд ирж үзсэн. За тэгэл Blake Griffin, Dirk Nowitzki гэл priming аналистууд бүгд нүрийн игнэнд суугаал үзэг цаас барьсан анализ хийгээл хүлээж байла. Нүрийн игнэнд Spike Lee ирсэн байла. Ер нь бол энэ тоглолт бүхний анхаарлын төвд эхэлсэн. Эхлэлийг Spurs аюу муу эхлүүлсэн. Harrison Barnes бараг довтлогоо болгоно алдсан. Ер нь бол холын шидэлтүүдэд бүгдийг алдсан Spurs багаараа. Stephen Curry-ийн бөмбөг алдалтууд. За тэгэл ер нь довтлогоонууд ер нь юуж болоогүй. Гэхдээ Мит Джонсон нөгөө түрүү магтмаар өгнө гэж хэлсэн юм нь энэ хугацаанд энэ эхний нэгдүгээр үед сандарч Wemby-г огт гаргаагүй. Тоглолтыг тоглолтоор нь явуулсан. Яагаад гэвэл минутын хязгаарлалтай Wemby тоглолтын төгсгөлд хэрэгтэй. Тэгэхээр тэр минутыг маш зөв хуваарлсан гэсэн үг. Тэр ч утгаараа Wemby тоглолтын төгсгөлд байж чадсан. Хоёрдугаар үед Wemby гарч ирэл шидэлтүүд нь ч унахгүй байсан Spurs, хамгаалалт нь ч болохгүй байсан, тоглоом ч болохгүй, юу ч болохгүй байсан Spurs бүх юм нь болж эхэлсэн. Хоёрдугаар үед OKC-д 18 хооноо алдсан. Wemby эхний хагаст буюу зөвхөн 2 дугаар үед 7 минут тоглосон. Гэхдээ эхний хагасыг нэмэх 20 гэдэг талбай дээр байхдаа нэмэх 20 гэдэг үзүүлэлтэд дуусгасан. Энэ бол маш аюумшигтэй үзүүлэлт. Ер нь хамгийн сүүлд хизээ довтлогоо хамгаалтан дээр яг адилхан ийм элит нөлөөтэй тоглогч хизээ сүлд харлаа. Нэр нь сайн яг мэдэхгүй л шүү. За тэгээ Wemby гарч ирсэн цагаас OKC-гийн холын шидэлтүүд бүр 0 бараг л унаагүй те. Өнөөдөр 37-оос 9 буюу 24% шидсэн. 4 шидэхэд нэгийг нь дөнгөн данган хийж өгнө гэсэн үг. Сул шидэлтүүд алдахын хувьд алдсан. Гэхдээ духгүй ч довтлсон тоглоомнууд аягүй их байгаа. Shea, J-Dub хоёр бол аягүй их духгүй довтлсон. Ялангуяа J-Dub-ыг өнөөдөр бол 50 байлгаагүй. Зөвхөн тэр Wemby-гийн нөлөө биш. Бүх тоглогчид Vassell, Steph, Fox гэд бүгд амар гоё хамгаалж исэн. Сайн гэхээсээ илүү гоё хамгаалсан гэхэд зохих бах үг нь. Мэдээж эдгээр нэг Wemby гараад ирсэн учраас сэтгэл зүйн хувьд аягүй өндөр болчихж байгаа юм л да. Одоо бид нар хамгаална хожно гэд. Одоо аав нь ирсэн хүүхдүүд шиг. Fox өнөөдрийн тоглолтын дээр энэ багт яах гэж ирсэн хэд хэд удаа харуулсан нь талбай дээр биш. Тоглолтын цаг явж байхад биш. Мэдээж тэр оноо явахгүй үед оноо явуулах Wemby-гийн хажууд хань болох үүрэгтэй ирсэн. Гэхдээ нөгөө талаараа хоёр дахь үүрэг нь завсарлага аваад талбай дээр завсарлага захиалагдсан үед Мит Джонсон хэд хэдэн удаа шууд Fox-д очиж ярьж байгаа харагдсан. Тэр нөгөө юм чи тэг чи инг сая чи эн чин болсонгүй гэдэг биш. Ярилцаж байгаа байхгүй. За одоо яах вэ? Хэнийг гарах вэ? Яах вэ? Яавал зүгээр вэ? За тэгээд Мит Джонсон тасалжуулагчийн багтаага хувилбараа зураад сандал дээр ирэх хүртэл Fox ярьж байгаа. Тэнд бүгд Fox-ыг сонсож байгаа. Тэгэхээр Fox-ийн нөлөө өнөөдөр Fox яах гэж ирсэн өнөөдөр тэгж харуулсан. Маш гоё харагдсан. Shea хитрхи 50 орж ирсэн байж магадгүй тоглолтод. Яг өөрийнхөө жинхэнэ тоглолтыг дайрахаа 3 дугаар үед гаргаж ирсэн. Эхний хагаст яг тэрийгэ хийх гэхээр яг баг нь 10 оноо илүү яваад л байгаа л да. Тэгэхээр жоохон 50 байгаа байх. Тэгээд манайх 3 дугаар үед оноо илүү болоход яг жинхэнэ Shea гарч ирсэн. 4-р үед Shea байдгаараа байсан Alex Caruso OKC-гээс. Би бол Alex Caruso-г талбай дээр байхад айж байсан. Өнөөдрийн тоглолтод Shea-г суухаас илүүтэй би Caruso-г 4-р үеийн дундуур нэг хальт суухад илүү их баярлсан. Яг л Caruso манайхыг чанаж байлаа шүү дээ. Wemby-гийн бөмбөгийг хэд таслаад л хурдан тоглоомнуудаар оноо аваад л за харамсалтай нэг тоглоо алдсан. Тэр тоглоо хийсэн бол яах ч байсан бэлээ. Гэхдээ тэр алдсан тоглоогоос хэд дахин илүү нөлөөг Caruso үзүүлсэн. За тэгээ Wemby-тэй бол одоо юу ч ярих вэ? 20 минут, 21 минутанд 22 оноо, 9 самбар, 21 оноо ч үлээ. Тэгэл хамгаалтын тэр нөлөө, тоглооны нөлөө те боломжгүй тоглоо хийгээл араас нь юу хэлэх гэжсэн мартчихгүй байсан. За тэгэл тэр Chet-ийг ялангуяа өнөөдөр Chet-ийг харахаараа манай хүн
бүр Четиг, Дерк Лайвлиг тэр харахаараа манай бүр ингээд улам ороод гэдэг шиг бүр амар болол сэтгэл зүйн бүр ингээд алхам тутамд нь дарамтлал илүүрхэд бүр ингээд амар юм ачаал бүгд өгж орж ирсэн үг юм би. Өнөөдөр үнэхээр галзуу байсан. Хамгийн сүүлд ярих юм бол Стефан Кастл. Өнөөдрийн зорилго бол Вемби минутын хязгаарлалтад тоглоно, 20 минут л тоглоно. Вембиг талбай дээр байхгүй оноог ойрхон явуулах л зорилготой байсан Спurs. Хэрвээ Вемби талбай дээр байхдаа тэнцүү дуусгасан бол заа нэг ихвсрээд 10 оны зөрүүтэй аваачж өгөх Спurs илүү дуусгасан бол тоглолтыг тэнцүү буцаагаад Вембид өгөх гэдэг зорилготой байсан. Тэрийг Стефан Кастл маш сайн хийсэн. Стефан Кастл тоглолтын эхлэлд Жон Тарах эхэлсэн. Тэгээд хамгийн ихний бөмбөг алдалт нь юм сонин бөмбөг алдалт. Тэрэн дээр Гари Пейтер хүртэл толгоос ихсэрж байла тий. Гэтэ бусдаараа Стефан Кастл өнөөдөр тоглолтыг маш гоё залгуулж авч явж ирсэн. Хэмнэлээ удирдаад Вембигийн гарт аваач өгөхөд бол үнэхээр багаа бол үнэхээр сайн манлайлж байгаа. Хэмнэлээр удирдах байгаа тий. Яг хөө хэд нэг тийм тэр нэг юм тоглоогоо эхлүүлсэн хойноо хийдэг дамжуулалтаар болчмоор байгаа. Тэрийгэ болчвол Стефан Кастл одоо хий алга. Үнэхээр гайхалтай торгуул маш муу шийддэг ч гэсэн тоглолтын төгсгөлд чухал үед өөр дээр нь алдаа хийхэд хоёр торгуулаа хийчихл байгаа юм. Сэтгэл зүй том байна гэсэн үг. Зүрх томтой байна гэсэн үг. Стефан Кастлд хайр үрж ийн бүр. Дээлэн Харпер байна. Энэ хоёрын одоо тэр нэг юм сонин циркус шотууд те. Сонин довтлогоонууд бол ер нь эн чинь ингээд сэтгэл зүгээр багийнхаа тамирчдыг ингээд өргөөл яваад байгаа байхгүй. Харрисон Барнс өнөөдөр шиг олон шидэхгүй бах. Биш олон гэдэг нь олон өдөр өнөөдөр шиг муу шидэхгүй бах. Өнөөдөр бол Харрисон Барнс маш муу байсан. Гэтэ тийм өдөр олон байхгүй. Гэтэ нөгөө талаараа манай баг Харрисон Барнсын шидлтээс бас хамаарч хэмнэл өдөрдөгдөж байна гэдэг бол бас жоохон дутагдaltaй байгаагийн л шинж. OKC-д бол акцаанаас авахгүй байна. Эхний 25 тоглолтод ганцхан хожигдсон байсан баг. Энэ багт бол ямар асуудал байсан өнөөдөр байсан бэ? Шидэлтүүд нь л унаагүй. За тэгээд Чед Хомгрен Вембиг хараад сүнсэнд өрцөн. Тэгээд бусдаар бол гайг бах. Тэгээд энэ багийг манайх бол 7 тоглолтод очихгүй. Өнөөдрийг бол галзууганс тоглолт байсан. Тэгэхээр галзууганс тоглолтын гоё юм да. Өнөөдрийн онцлог тоглолт энэ байлаа. Нэгдүгээр, хоёрдугаар би нэг маш их сэтгэл хөдлөлтөй. Одоо энэ бичлэгэн дээр өөрийгөө дарах гэж яаж хичээж ийн гэж бодож байна та нар. Амар хичээж. Тэгэл одоо өнгөрөөд л баймаар. Яах вэ? Өдрийн онцлог тоглолт энэ байлаа. Дараагийн тоглолтуудаар уулзцаая баярлалаа. Бат байлаа.